Сайн байцгаана уу дэнэрийн монголчуудаа энэ сайхан өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Кабарада мужийн монголчуудын холбооноос зохиож байгаа Монгол бизнесийг дэмжих хэмээх ээлжид social media постын дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Бид нэр энэ Majestic Cleaners гэдэг газраас Монгол эзэнтэй газраас хийх гэж байна. Тэгээд ороод энэ хүмүүстэй танилцъя да. За сайн байна уу? За сайн байна. Бид энэ Кабарадагийн монголчуудын холбооноос зохиож байгаа Монгол бизнесийг дэмжих хэмээх social media постыг явуулж байгаа. Тэгээ өнөөдөр та бүхэндээ танилцах гэж ирлээ. Тэгээ өөрсдөө танилцуулахгүй юу? Намайг Мөнх Жаргал гэдэг. Манай их нарыг Алтантай гэдэг. Тэгээ бид хоёр бизнес эрхлээд 4 жил болж байна. Монголоор 5 жил. За. Энийг яг энэ локейшн. Зүгээр удаан хийж юм. Юу урд нь гэхдээ энэ юуны хэм цэвэрлэгээний газар ажилладаг байсан уу? Тийм. Бид хоёр ер нь яг хэм цэвэрлэгээнд чинь 10 хэдэн жил ажилласан. Анх Америкт ирээл хэм цэвэрлэгээнд орсон. Тэгээд ер нь бол нэг 5-6 жил, 7 жил хүртэл ажиллаад тэгэл 12 онд энийг авсан. Тэгээд өөрсдийнхөө бизнесээ аваад. Тэгээд өөрсдөө бол ажиллуулад одоо он гараад 5 жил босгож байна. Тэгвэл тэрийг далилдуулаад юу одоо жишээлбэл янз янзын одоо ресторанд ажиллаж байгаа хүмүүс өөрснийхөө ресторанаа аваад хэм цэвэрлэгээнд ажиллаж байгаа ер нь иймэрхүү өөрснийх нь бизнесийг авахд ер нь амархан байдгүй тэрний би бодохдоо л энд ямар нэгэн юм бизнес эрхлэж байгаа хүмүүс бол яг тэр нэг бизнестэй тэр нэг туршлагатай сайн мэддэг байх хэрэгтэй. Ер нь тийм байл үшээ илүүл хэрэгтэй. Тэгээ бид хоёрын хувьд бол яг эндээ бол нэлээд хэдэн жил ажиллаж байгаа тавсан болохоор одоо бол хэм цэвэрлэгээнд бол одоо бараг л мэрэгччихэл явж байна. Зөв. Танах тэгээд юу уучлаа тасалчлаа юу хийм цэвэрлэхээр яг нэг хувцас хиймийн бодисоор цэвэрлэдэг үү эсвэл уур муураар цэвэрлэдэг үү? Хүмүүс арай зарим хүмүүс хийм цэвэрлэгээ гэхээр манайхан монголчууд нөө лондри гэж яриад байдаг шүү дээ. Тэгээд гэхдээ бол манайх бол лондри гэхээр одоо нэг соргоочгийн цамцаа хэлдэг. Dry clean гэхээр яг хийм цэвэрлэгээ манай монголчууд одоо хуура хийм гэж хэлдэг шүү дээ. Яг тэр байхгүй. Тэгээд бол манайх бол дотор бол бүх юма хийдэг. Хийн цэвэрлэгээ хийн лондри гэхээр ингээд дотор хувцас мөц зугаадаг тийм юм байдаг шүү дээ. Одоо гадуур идэг лондри мэт гэдэг тэр бол биш манай. Тийм юм бол авдгүй манайх. Тийм манайх бол яг хийн цэвэрлэгээ одоо лондри гэж хэлэх юм бол одоо яг сорочгийн цамц. Тэр л байдаг тийм. Зөв. Тэгээд ер нь юма цэвэрлэдэг. Одоо юм костюмны хувцас юм уу? Тийм одоо ингээд яг л хийн цэвэрлэгээнд бол одоо угааж болохгүй гэсэн хувцснууд юм уу? Усаар угааж болохгүй юмнуудыг л яг хийдэг. Зөв. Өшөө тос мос асгацсан ч юм уу янз янзын тиймэрхүү юмыг бас янз тийм толб болоод тэгэл бүгд л одоо хийм цэвэрлэгээ бүгд арилна. Тэгээд одоо сүүлийн үе одоо энэ хийм цэвэрлэгээ чинь бас дотроо хүмүүс бол ингэж ойлгодог одоо нэг айгу хортой мортой одоо хиймийн гэдэг утгаараа тэгдэг. Одоо сүүлийн үед бол одоо ингээд бодис бол амар сайжирсан. Одоо хайдрокарбон гэж бодисоор угаадаг. Одоо манай машин гэх чинь био энэ машин байгаа. Тэгээд ер нь бол айгүй сайжирсан хийм цэвэрлэгээ. Одоо хүний ярьсанд одоо муу зуу гэж тийм юм бол ердөөс айгүй багассан. Маш ер нь байхгүй гэж хэлж болно. Зөв. Тэгвэл ер нь аллерги өгөхгүй гэх чинь Америкт төртөөс яг асуудаг л да. Танах одоо ямар одоо бодисоор угаадгүй гэж одоо ингээд сүүлийн үеийн ингээд бодисууд айгүй сайжирч байгаа. Манайх бол одоо хамгийн сүүлийн энэ сайн бодисоор байгаа. Green болсон юм тийм. Green bio тэгээ яг эко гэл тэгж байгаа тэгэл ер нь бол маш сайн хими бодисоор байгаа ч манайх. Зөв. Тэгээд би нэг асуух нь операшн хийдэг. Зөв. Ойдлоо хийдэг. Тэгээд бол юмдаг тейлор бол хийхгүй л дээ. Одоо тэгээд яг альтерашн юм хасах, томсгох тэгээд одоо засварын бүхэл юм хийдэг. За тэгвэл гоё юм. Тэгээд ер нь бол үйлчлэгээнүүд бол тиймэрхүү бүхэл юмуд хийдэгтэй манайх одоо хийм цэвэрлэгээ, альтерашн wearing dress-нүүд гэдэг одоо нэг хөрмийн палаажууд их гоё болох шүү дээ. Манай хүн бол одоо арын ажилдаа яг мэрэгсэн хүн тийм. Гэтэ яг манай нэг гэрлээ гээд нэг залуу манад энэ чи дадлаг хийгээд тэгээд нэг бизнес авсан. Тэгээд одоо бизнес нь гайгүй сайн ажиллаж байгаа. Тэгээд өшөө бас тэгээд монголчууд бас асуух юм байвал тэ асуу. Тэгэхээр монголчууд одоо жишээлбэл хийм цэвэрлэгээний бизнес хийх сонирхолтой хүмүүс бол танад дадлаг хийгээд асууж юм
судалж болох нь байна тийм. Олон тэднэрт бол бид хоёр бол сайн тусалж л байгаа ер нь ирсэн хүмүүстэй. Зөв зөв. Туслахын төлөө нөгөө туслах болсон шүү. 10 хэдэн жил ажиллаад дээрээс нь одоо бизнесээ 4 жил ажиллаулаад танах 7 хоног хэдэн өдөр ажилладаг вэ? 7 хоногт нэгтгэс хагасаа өдөр хүртэл ажилладаг. Яг нэгтгэс 5 дахьтаа бол яг айгүй яг бүтэн цагаар ажилладаг. Хагасаа өдөр болохоор бол яг хагас өдөр ажилладаг. Тэгээд ерөнхийдөө бол цаг 7-оос орой 6 хагас манай энэ локейшн хаяг болохоор 10-70 Ogden Street. Ogden юу нэр 10 дугаар гудамжтай тийм. Ер нь бол юунаас одоо монголчуудын амьдардаг газараас бол маш ойрхон юм байна тий. Нэг 10 минутын зайтай. Тий, ер нь их хол биш. Тэгээд манайхаа рүүшлүүддэг манай монгол кастомерууд байгаа. Тий. Ер нь монголчууд ирж үйлчлүүлэхэд ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх үү танаа? Тийм байлгүй яг нь ер нь бол Америк үздэг бид нэг 15%-ийн дискаунт өгдөг. Монголчууд 30% өгдөг. 30%. Тий, 30% байгаа. Тэгвэл одоо шинэ жилээр юу заавартуулсан костюм яг даашин заа энэ чи хөрвүүлж болох нь байна тий. За та нарын бизнес төлөвлөрийн төлөвлөсөй тэгээд үзэж чадсан баярлалаа. За шинэ жилийн баярын мэнд. За tomorrow тэгээд дараагийн 7 хоногт ондоо бизнестэй очиж танилцъя. За баярлалаа.